Хотын хөгжлийг цаашдаа бид яаж харах вэ гэдгийг яг өнөөдөр байгаа цагийн байдлаар нь хүн болгон ойлгох хэрэгтэй. Бидний ажиллаж амьдарч байгаа энэ арга ухаан маань одоо болж гэнэ үү, болохгүй байна уу? Улаанбаатар хотын одоо юу гэдэг хөгжлийг шин шатанд гаргах маш олон тулгымцсан асуудлууд үйл дээ. Ингээ нэрлвэл их ур жигсаалт гардаг юм. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын төгжрөл, ажилгүйдэл, ядууралч гэдэг юм ингээл нэрлээд байвал нөгөө тулгымцсан асуудлын маань жагсаалтууд их ур жигсаалт гарна. Тэгэхээр энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр биднэрт хөгжлийн ийм томоохон зорилт, том концепц бас бодлого байх ёстой. Гэхдээ улсын төсөв, нийслэлийн төсөв гэсэн хоёрхан их үүсвэрээс энэ асуудлуудыг шийдвэрлэхгүй юм байна гэдгийг одоо бид бүгдээр зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл бидний одоо амьдарч ирсэн энэ амьдрах арга ухаан маань ингээд нэг л болохгүй байна гэдгийг бол одоо би бол бас тодорхой хэмжээнд зөвшөөрдөг. Тэгвэл Улаанбаатар хотын амьдрах арга ухаан яг юу байх? Цаашдаа ирээдүйд. Энийг бид нэр юу гэж харж байгаа? Яагвал энэ хүмүүсийг ажилтаа болгох уу? Яагвал одоо өрхийг орлоготой болгох вэ гэдэг ингээд зөндөөл ярьдаг. Улаанбаатар хотын маш олон тулгымцсан асуудлыг шийдвэрлэх үндсэн үндснүүд ерөөс ажлын байрал гэж би хардаг.